За энэ маш чухал асуудал. Тэгээд хөдөө орон нутгаар тайлан тавиад явж хахад малчид оролцвол ерөөсөө ярьж байгаа асуудлын хамгийн нэгдүгürt энэ асуудлыг ярьж байгаа. Тэр нь юу гэхээр энэ нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай энэ заалтыг яаж хэрэгжүүлэх вэ? Энийг гаргуулмаар байна гэж. Тийм ээ. Өмнө нь за одоо ингээд эргээд санахад манай ахмадууд бүгд мэдж байгаа. 90-95-аас 2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож 5 жил, 6 жилийг нөхөн тооцоолаад энэ дээр бас 300-400 мянган одоо иргэн маань тэтгэвртэй болж ирсэн. Тэр үед бол нөгөө төрөөс ажиллах нөхцөл болцоог хангаж өгөөгүй гэдэг үндслээр ингээд нөхөн төлөвлөд ингээд олон хүн тэтгэвртэй болсон. За малчид дээр бас зарим нь энд орсон. За сүүлийн одоо тэрнээс хойш хугацаанд одоо ажиллаж байгаа шимтгэл төлж байгаа малчдын энэ нийгмийн даатгалын шимтгэл төлөлт бол юу хангалтгүй байгаа. Ягаад гэвэл манайхан улирлын чанартай орлого олдог. Дээрээс нь тэр болгон яг ажлын өдрүүдэд цаг наргүй ажилладаг учраас ажлын өдрүүдэд ирээд тэр сумын нийгмийн даатгалын байцаагтар очиод ингээд уулзаад шимтгэл энэ төр төлөх мэдээлэл авах энэ байдал бол нэлээд хомс байгаад байдаг учраас бас хүндрэлтэй байгаа. За дараагийн бас энэ төрийн энэ нийгмийн даатгалын бодлого дээр бол энэ хүмүүс төр ингэж одоо сая сайд нь бас ярьж штэ ингээд хүмүүс төр ингээд нөхөн төлөвлөх биш шимтгэл төлөгчийг одоо олон болгох ёстой гэдэг. Энэ шимтгэлээр чи эргээд ахмадуудын одоо тэтгэврийг тавьж байгаа. Тэгэхээр энэ тэтгэврийн одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бас идэвхжүүлэх зорилгоор би болон бусад гишүүд санаачлаад төрөөс олох урамшууллаас эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох, суутхан тооцох тухай гэдэг хууль батлуулсан. Одоо би сайдаас бол яамныхнаас энэ хууль батлагдсан хуулийн хүрээнд хэдэн хүн яг одоо энэ хуулийн үйлчлэлд хамрагдаад урамшууллаасаа нөхөн төлөх энэ нөхцөл нь бүрдсэн бэ гэдэг нэг ийм асуулт асууя. За тэгээд манай малчд дээр хүмүүс их ярьж байгаа маа тэтгэврийн нас одоо 5 нас доогуур байгаа 20 жил шимтгэл төлсөн байх хэвээр эрэгтэй 15, эмэгтэй 12 жил 6 сар ингээд нийгмийн малчнаар ажилласан байх гэдэг ингээд нөхцлүүд тавьж байгаа. Тэгэхээр одоо биднэрт хуулийн дээрээ энэ одоо нэг удаа нөхөн төлөвлөнө гэдэг ингээд заацсан учраас одоо хууль хэрэгжүүлэх л асуудал ярьж байгаа. Монгол улс бол парламентын засаглалтын орон, хууль нь батлагдсан гүйцэтгэх засаглал буюу засгийн газар нь энийг хэрэгжүүлэхэд ёстой. Тэр бусад сайд нар энэ төр нь татгалзаад байдаг бол тэрийгээ шууд хэл. Тэгээд энэ засгийн газар чинь кабинетийн зарчмаар ажиллах ёстой. Тэр улсуудад хариуцлага тооцоолцоо. За санал хэллээ. За Абакир сайд. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх хүрээнд энх хамгаалалт сайдд мөн миний үед одоо 3 удаа бичиг бусад яамдуудаас санал авахар явсан байдаг. Татгалзаар авч сангийн яамдууд. За үүнтэй холбоотой хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үндсэн хуулийн цэцэд иргэнээс өргөдлөгсөн бидгийг. Үндсэн хуулийн цэцгэд одоо гэр бүл хөдөлгөөний хамгааллын яам маань энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэж. За үндсэн хуулийн цэцээс ямар дүгнэлт гарсан бэ гэхээр 2026 оны 1 сараас хойш өгсөн өргөдөл, 3 сард өгсөн өргөдөл, 4 сард хариу нь ирсэн. 2026 оны 1 сарын 1-ээр дуусгар болсон хууль учраас одоо маргаан өсөх боломжгүй гэсэн хариу ирсэн байдаг. За миний хувьд бол малчны нийгмийн даатгалын шимтгэлийг малчин иргэдийн өнөөгийн нөхцөл байдал нийгэм хамгаалтаа уялдуулаад одоо төлчих боломжийг сая Тэмүүлэн гишүүн мэтээрээс санал солилцоод явж байна. Яг одоо энэ төсөв хэлэлцээд чуулган одоо удахгүй завсарлана. Энэ 9 сарын 1-нд улсын дараа жилийн улсын төсвийг өргөн барина. За одоо ерөнхий сайдтай уулзаад бусад одоо сангийн сайд энтертэй боломж юу байдгийг уулзаад одоо хоёулаа энэ хурлын дараа уулзалтуудаа хий гэж байна. Тийм учраас миний хувьд бол байдаг ч юм. За энд сууж байгаа бүхий л гişүүд бүгдээрээ л одоо хөдөө орон нутгаас сонгогдсон. Намайг ч гэсэн тойрог дээр очиход асуудаг. За нөхөр чи одоо өөрөө барьж авч батлуулсан байлаа. Энэ хаана байна вэ гэж. Тийм учраас энэ засгийн газар гэдэг чинь зөвхөн нэг сайдын эснэр асуудлыг шийдэггүй, бусад сайд нар санал өгөөд санал нэгдсэний үндсэн дээр шийдвэр гаргадаг учраас бусад сайдууд татгалзахаар ингэж хэрэгжүүлэх
боломжгүй болчихж байгаа. За гавьлаг гишүүний асуусан 5 сая төгрөгийг малжуулах хөтөлбөрийн өрөөнд нэг малчин өргөд 5 сая төгрөг байсныг одоо миний үед 8 сая төгрөг болгосон. За энэ бол зарим хэрэгтэй үнд маш хэрэгтэй хөтөлбөр болж байгаа. Нэг иргэнд 8 сая төгрөг өглөө нөгөө хүн маань нөгөө малчнаас 8 сая төгрөгөөр мал худалдаж авдаг, нөгөө иргэнээ орлоготой болгоод өөрөө малтаа болж үлддэг. Эргээд одоо энэ зуд зурхан малгүй болсон иргэдийг малжуулахад маш оновчтой юм хөтөлбөр. Бид нар 2026 онд 800 гаруй одоо малчин өргөхөд 7 тэрбум төгрөг зарцуулаад эхэлсэн байгаа. Маш олон иргэд зөвхөн одоо альва асуудлыг өөр дээрээ биш аймгийн хэмжээнд, улсын хэмжээнд, сумын хэмжээнд аваад үзэхээр маш олон хүнийг хамруулад амьдрал ахуйтай болгоцсон л байдаг байхгүй. Тийм учраас бид нар хөлгөө гишүүний саналыг ойлголоо 8 сая ч гэсэн биш ер нь цааш нэмэх боломж байна гэдэг тийм ээ. Энэ 5 сая төгрөг нь байсныг 8 сая төгрөг болгон ажилласан. За одоо яг хүчин төгөлдөр хуулиар бол малчин иргэд маань эмэгтэй 50-та, эрэгтэй 50-50-та тэтгэврт гарч байгаа. 50-та 55-та бусад иргэд маань эрэгтэй 60, эмэгтэй 55-та бас гарч л байгаа л. Тийм учраас бид нар эдгээр энэ одоо уян хатан зохион зохицуултуудыг бас дараа дараагийнхаа хуулиуд дээр ярилцаад явах нь зөв бахаа гэсэн саналтай. За. За 14. За тухайн гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар Бач Аргал. За төрөөс болох урамшууллаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх тухай хуулийн зохицуултын хүрээнд Монгол Улсын засгийн газрын 2023 оны 9 сарын 26 оны өдрийн 361-р тогтоолоор төрөөс болох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суудхан төлөх журмыг баталсан. За энэ журмын хүрээнд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, за тухайн хөдөлгөөн нийгмийн хамгааллын яам хамтраад холбогдох цахим системийг нь бий болгоод бид нар хамтраад бас сурчлагынуудаа хийгээд аймаг орон нутгаар бол нэлээд явсан. Яг одоо манад байгаа мэдээлэлээр бол энэ урамшууллыг ашиглаад малчны зүгээс энэ нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлсөн юм тохиолдол одоогоор бас гараагүй байгаа. За баярлалаа.